Ийм түүхий дурсгалт ийм газар ирлээ. Энэ нь болохоор ямар учиртай гэхээр цэрэг энд зогсдог. Нөрөөгийн юу ингэ байж байна. Тэгээд энэ нөгөө хамгийн хойд цэг шүү дээ. Тэгээ Оростой хэлэлтэй. Тэгээд Оросын одоо хааны зүгээс дайралтууд энэ төр хэрдэг байсан талбад орын хамгаалтын юм цайз байгуулж байсан юм байна. Тэгээд энэ хамгаалтын юм цайз нь болохоор дотор ийм бүтцтэй байдаг юм байна. За тэгээд энэ хизээ хаах байгуулсан бэ гэхээр нийт 1300 хамгийн их нийтдээ 3 удаа байгуулсан гэж. 1300 оны үед Хакун 5 гэдэг юм хааны үед хамгийн ихнийх нь байгуулагдаад дараагийнх нь болохоор 1450 оны үед бол жоохон шинжлээд тэгээд энэ хоёрыг нь уулан бүрүүл одоогоор байхгүй л байгаа юм л та. За одоо тэгээд ийм олон газруудад Норвеги даяар ийм олон газруудад ийм хамгаалтын юм бүснүүд байгуулдаг юм байна. За энэ нь болохоор гадны дайн тулааны үед хамгаалтын цайз мэзлэн юм л да. Норвеги дайн хоёр бол хамтарсан нэг улс байсан. Тэгээд энэ хотыг үүсгэж дайны хаан, Норвеги дайны хаан иржсэн гэсэн түүхт юм яллаа. За 1907 оны үед болохоор хаан хатантай цуг ирж алжсан юм. Stor sobokt. Rimelig tradition. Энд болохоор ингээд зогсдог юм байна. За энэ болохоор мэдээж тэр цэргийнхний амьдардаг байсан юм башин л баха. Байгуулсан юм цэрэгний юм хамгаалалтын юм ба. За энэ иш авахлаар юм том бөө байна. Бодвол энэ музей байдаг баг. Тэр нөгөө коронагийн таацсан учраас. За ингээд ирэхлээр баха олон янзын хэлээр байт юм байна. За энэ ажлын самбар байна. Самбар. Sista norska kongen. Vilket sista men? Hakon dalag sin henningskjøn. Altså mye av den vet du, på alle plenene. Så inn dro vi. I tom.
ингээл шамп стук байна. Таман тийм. За. Хамаалтын бүс рүү орлоо. Оо яасан дэр юм бэ? Ингээ банк хөлтэй тийм ээ. Ийм том. Гэн 16.7 см-ийн реглит камер гинэ. 1860. За ингээл бүрэн хамгаалдаг байсан. Дайснаад ингээл орж ирэл ингээл тэгэхэд бодох юм л да. Энд хамгаалтын цайцтай. Тэр сумнууд нь байна. Мундаг том байх болж байна. Ийш ингээ авирах шат тавьж ижил тайх юм байна л да. Тэндээс нь буудаад. Тэгээд ивжсэн чинь энд нэг энэний цаана ахаад хонхор байгаа. Тэгсэн чинь энэ нэг юм ухаа байхгүй юу? Би тэг цэргүүд нь энэгээр орд юм болов гэсэн чинь ус зайлуулах юм байж байна. Тинт нэг тийм жуулч аваараар 20 орчим шатаатай хэмжээл тэгэл энэ дотроо ингээ галалдаг байсан бол та ингээд орохын тулд вебсээр ингээд 5 евро юм уу эсвэл 50 крон төлт юм байна. Зөвхөн байгуулах гэж юм зү.